Дуучин амрааг үхлүүд болтлон задсан хэрэг нийгмийг талцуулаад байна. Гутамшигтай нь зарим хэсэг нь Оросыг гомдож болохгүй. Нэгмүүд зодооноос болж хоёр улсын харилцаанд сэв суучмыг эцгэж байх юм. Үүнийг зүүрлэн хэлбээс хамар ашааных нь баян айл гэрт нь орж ир зайлуулж гарахтаа нэг хүүгийнх нь тархинд цусаравтан зодчоод яваад өгөөр нь нэгмүү хүүгэн зодоол биз. Тэр мө өгсөндөө ч яах вэ? Гол нь энэ айлыг л гомдож болохгүй гэсэнтэй адил үйлдэл болцоод байна. Түүнээс гадна энэхүү харамсалтай хэргийн төлөө өнөө дарга нар нь аачирч дуурахгүй байгаа нь юу хэлээд байна вэ? Монгол хүний аим ингэж үнэлэгдэх гэж юу? Хизээч үлээдээ өнөө буурал Батүл дарга байхдаа хаа байсан хинтийн нуруунд нэгмүү хятадыг хэдэн монгол залуус жоохон загнагч сандраадгсан чинь хар хүний өмнөөс шар хүн гэж тэдгээр залуусын өмнөөс уучлал гуйж байна гэж ирээд боо юм болж байсан да. Тэр муусан хятадуудын үсэнд нь ч хүрээг байхад тэр шүү дээ. Гэтэл одоо Монголын домог улсын эрх чөлөөний төлөө дуулагч амрааг маань үхтлэн зодчихсон байхад өнөө Батүлийн суудал заларсан Батболдонч таг дуугаалсан. Зүгээр нэг Орос Монгол хоёр зодтолцсон бол одоо яа их вэ? Гэтэл улсаа төлөөлж Монголд мэн суугаа элчин сайдын яамны ажилтан хүн ийм гэмт хэрэг хийчгээд байхад Монголын тал таг дуугийг хүлцэнгүүгээр нусаа татаад сууж байдаг нь дэндүү ичхүртэй юм. Ийм байхад хятадууд манайхаар хэн орж гарахыг нь зааж боож Оросууд Монгол хүнд гарынхаа жилээг гаргаж байхаас яах вэ? Төр засаг гэж ийм ахиагаа алдсан амьсгаануудаар дүүч гисэн юм уу? Дэндүү шившгтэй юм.